Бүгдээрээ сайн байна. Бид нар 40 дээр байж байгаа 40 өдөр шөнө үргэлжлэнээр ирлээ. Хэд хоног гэртээ байгаагүй дандаа эрэгтэй хүмүүс байсан болохоор гэр бол сайхан заагаарсан байсан. Тэгээд 40 өдөр яж хаад оройд жилсэн учраас гэрээ цэвэрч чадлаггүй нүүж ирсэн юмдаа бүгдээр ингээд гэртээ буулгаад тэгээд шууд унтцгаацсан. Тэгээ өглөө бас чирээд дүүнэртээ хоолыг хийж өчгөөд гэрээ цэвэрлэх ажилд орлоо. Хөдөө айн гэдэг байнгын насаар шашаа нүүдэл судал хийдэг учраас гэр цэвэрлэх, гэрээ цэвэрхэн байлгах гэдэг бол нэлээд том сорилт байдаг. Яг хотод байнгын нэг газраа тухтай амьдардаг хүмүүсээ хөдөөний хүмүүсийг заваан, бохор, халтар гэж хэлэх амархан баг. Би ч гэсэн хотын охин бахта хаяа хөдөөний айлуудаар орж гарахтаа энийг яагаад цэвэрлэх юм болоо, энийг идэвчж болдгоо юм бахта энэ нэг унж ивдрэх гэж байгаа шүгэний хооронд өөр юм тавьчих болдгоо юм бахта их мэтчлэн зүйлс боддог, зарим айлуудаас шижилдэг байснаа ч гэсэн нуухгүй. Гэхдээ яг өөрөө хөдөө амьдраад бодит амьдралд ирээд тулсан чинь 8 цагийн тогтмол ажиллаа хийгээд 4 амны дунд хөвтгээс шал өөрөөсөн өдөр тутамдаа цаг минут тутамд завсар цайгүй хөдөлж зай завсаргүй ажиллах хэвээр. Яг үнэндээ хийцгүүрээд хөвтгч боломжгүй, уйдах боломжгүй жоохон ядаргаатай. Яг үнэндээ үнээр хэцүү амьдрал байсан. Хөдөө төрж өссөн анханасаа амьдарч исэн хүмүүс шиг гэлцэл гавшаа писа ажилласаг тийм лаг мундаг биш гэсэн мэдхгүйгээ мэддэг болох гэж чадахгүйгээ чаддаг болохын тулд хичээж байгаа. Хичээсээрч байх болно, суралцаарч байх болно. Тэгээд цаашдын бичлэг хөтлөө маань хамт байгаарай. Би одоо тэгээд галаа төлөө тоолоо идэ баяртай.